Чамд яг одоо ямар нэгэн зүйл хэцүү санагдаж байна уу? Тэгвэл энэ түүхийг сонс. Түүнд ч бас хэцүү байсан. Тэгтээ тэр бууж өгөөг. За guys, би ер нь тийм одоо суралтай улаан ангитай бичлэг хийгээр болсон. За энэ нь бол ямар нэртэй вэ гэхээр бууж өгөөг хүүхдүүд гэдэг. За энэ цувралын маань гол утга санаа нь бол тийм амжилтанд хүрсэн алдартай тийм хүмүүсүүдийн бага насны амьдрал түүхүүдийг ярьцгаана. За энэ дугаараар ярих хүүхэд бол ядуу амьдралтай өөрийнхөө авьяасыг өөрөө олж нээсэн тийм хүүгийн талаар гарах байгаамаа. За тэгээд бүгд шууд эхэлцгээе. Jim Carrey was born James Eugene Carey on January 17, 1962 in Newmarket, Ontario, Canada. He was a toddler in a high chair. He began to form silly faces, and his father Percy would get his kicks encouraging these talents. When he got older, he had a pet mouse, which he would let loose around the house, sending his mother mad. She would eventually ground. Jim Carrey ах トゥ дөрвөлээ аав нь ганцаар ажиллаж идэг, ээж нь хүнд өвчтэй. Тэгээд аав нь 6 ам бүлийг тижээх гэж бас гэдэг амар хэцүү ойлгомжтой шүү дээ. Тэгээд нэг өдөр ингээд одоо ажилдаа явангууд ингээд жоохон цалин олж ирлээ ингээд хамаагүй цалин олж ирлээ байвал хамаагүй гэсэн тийм тэгээ бодоод тэгээ ажиллаа хийгээд л үдгээс л тэгсэн чинь нэг өдөр ажилласаа халагдаад тэгээд аав нь их гуниглаа. Тэгээд дараа нь бүр гэрийн төлбөрийг төлж чадахгүй машинаа ондог болсон гэсэн. Тэгээ хүмүүс маань бүр тэрнээ стресстэй тэгээ бүр хичээл дээрээ ингээд унтаад өгдөг болсон гэсэн. Сая бүрэн өрөө авч чадахгүй хичээл дундуура унтчихдаг байсан гэсэн. Маш олон сар машинд амьдэрсэн байна. Бас ам нь тэгээд аавд нас ингээ хэцүү байсан ч гэлээ. Аав нас хөвгөлтэй хүн байсан юм байна. Тэгээд нөгөө дөрөв хүүхдээ бас инээлгээд баяр баясгал өгөөд ямар гуйныг татцсан тийм гэр бүл бол биш. Аав зүрх хүүхдүүдэд инээлгээд баяр баясгал өгөөд. За Jim Carrey бол их ичимхий хүүхэд байсан. Хүүхдүүстэй яг ярилцаад, танилцаад өөрийгөө олж чаддаг байсан. Одоо бид нар ч хөө сайн найзаа, юусэн даалгавраа хийсэн үү гэдэг ингээд амар ховж бацдаг штэ. Тэгсэн чинь Jim Carrey ясаа ярьж чадахгүй, хүүхдүүд найзалж чадахгүй ганцаард мал байсан юм лээ. За Jim Carrey найз нөхд байхгүй болохоор ч түүнд хийх юм байхгүй үед нь ганцаард нь тэгэхэд найзгүй хар чин ямар ойлог байх вэ? Тэгээд өдөр болгоо юм чи юм уу? Ер нь бол их юм хийдэг байсан юм байна. Тэр амар инээдтэй. Тэн юм уу гэж? Тэн толон хараад өөрийгөө харж агаад ингээд царайгаа нүүр хацар матар ингээд хөдөлгөөд ингээд инээж байгаа, ууралж байгаа, уйлж байгаа царай маягаар гаргаад нүртэйгээ их ажилтдаг байсан юм байна. За Jim Carrey нэг тийм нүүр царайгаа хөдөлгөөд тэмчкэн тоглолт зохиосон юм байна. Тэгээд тэрийг ээж авдаа харуулсан. Гэр бүлийнхэндээ үзүүлсэн чинь гэр бүлийнхэн амар инээгээд хөөрөөд тийм инээлтэд нишин болж ирсэн юм байна. Тэгээд Jim Carrey ангийнхандаа үзүүлж бодоод нэг хүүхдэд зориг гаргаад үзүүлсэн чинь нүүн чинь маш амар инээгээ нөгөөдөлд нь үзийгээд нөгөө дахиад үзүүлээ тэгээ бүгдөө инээлтэй. Тэгээд сүүлдээ тэр чинь бүр 15 16 минутын тоглолт үзүүлэнгүүд бүгдөө инээлтэй. Багш нарын хүртэл инээлтэй. Тэгээд тэр Jim Carrey өөрөөс авьяастай гэдгийг тэр үед олж мэдсэн юм байна. За тэгээд Jim Carrey 16 нас хүрээд үйлдвэрлэлд ажиллаж эхэлсэн юм байна. Тэгээд Jim Carrey-гөөрөө ингэж утсан юм л дээ. Comedy Club-д авс ингэ яриад өөрийгөө сориод үзэх юм бол яах юм бол хүмүүсүүд яг гоё нээлтэж чадах юм болов гээд нэг Comedy Club-д очсон юм байна. Тэгээ одоо та нар мэднэ үсттэй Comedy Club гэдэг нь одоо микрофон бариад олон хүмүүсийн дунд ингэ тийм нөгөө хошин шог ярингууд хүмүүс нь бас инээлгдэж шүү. Хүмүүсүүд инээлэх гэж очдог штэ. Тэгээд очсон чинь очоод ярьсан чинь нөгөө хүмүүсүүд бүр амар инээлтэй тачхантал инээлдсэн юм байна. За тэгээд Jim Carrey өөртөө нэг зорилго тавьсан юм байна. Тэр $10 сая олох тийм чек одоо цаасан дэрчээд ингээд төрүүлчин нэгээд хадгалсан юм байна. Тэгээд нэг Comedy Club-тэй хошин цаг яриад байж гисэн чинь нэг кинон жүжиглэх өрлөг ирээд нөгөө кинод авах нь ойлгомжтой шүү дээ. Тэгээд аваад олон кинонуудад жүжиглээд алдартай болоод тэгээд 7 жилийн дараа тэр мөрөөдлөө биелүүлсэн байна. Зорилгоо биелүүлсэн юм байна. $10 сая яг 7 жилийн дараа олж чадсан юм байна. Бас мөрөөдлөө тууштай биелүүлсэн. Бас мундаг тий. Хошин шогийн алдарч жүжигч Jim Carrey-ийн хэлсэн үгээр энэхүү дугаараа дуусгая. За
үг нь бол бууж өгснөөс өлсөж өгсөн дээр мөрөөлөө алдвал өөр юу ч үлдэх. Бас гоё үг юм тий. За тэгээд мөрөөдлөө бүөрх чич бас чадна. Гигээс дээрээ хамт байсан танд баярлалаа. Баяртай.